Өдрийн мэндэ. За одоо нөгөө бичлэгээ хэдүүлээ цааш үргэлжлүүлнэ. Нөгөө сонин хачин буюу хиймэл оюун ухаан технологийн талаар. Тэгэхээр би өнөөдөр та нарт ямар асуудлаар ярьж өгвэ гэвэл бид нэр одоо Chat GPT, одоо Google Gemini гэдэг янз бүрийн юмнуудыг өдөр тутам хэрэглэж байгаа тийм үү? Бараг ихэнх хүмүүс өдөр тутам хэрэглэж байгаа. Тэгэхээр би өнөөдөр та нарт энэ ботуудаас энэ Chat GPT-гээс асуултаа яаж зөв тавьж ямар одоо хариулт авах вэ гэдэг тухай ярьж өгч байгаа. Тэгэхээр эдгээр чинь бол одоо биднэрт нэг л шин юмнууд шүү дээ тийм ээ, нэг шин зүйлүүд. За би зарим ингээд энэ юун дээрээс би энийг ингээд сайн ажиглаж мэдэж авсан бэ гэвэл одоо ингээд сургалтуудыг би ажиглаад байна л да, хүмүүс сургалт явуулаад байна тийм үү. Тэгэхээр хүмүүс ингээд мэдрээд идэг те, энэ бол яг багш хүн байна, энэ бол багш биш хүн байна гэдгийг. Сургалт нь явагдаад байгаа боловч багш нар буюу багш нар биш хүмүүс бас ялгагдаад идэг. За юун дээр ялгаа гараад байдаг үг гэвэл багш нар олохтон зэрэг яг урдаа сууж байгаа хүмүүсийг энэ хүн яг энийг мэдэхгүй байх магадaltaй гэдгийг аягүй сайн мэддэг. Багш биш мөртлөө өөрөө тэр юмдаа их сайн хүмүүс бол миний толгойд байгаа бүх юмнуудыг айгүй амархан штэ, миний одоо ялангуяа энэ манай криптогийнхэн нэг хичээл зааж байгаа хүмүүс яг тийм алдаа гаргадаг байхгүй юу? Толгойдоо эн чинь айгүй амархан штэ гэд нөгөө өмнө нь хичээл орж байгаа хүмүүсээ энэ амархан юмыг ойлгож байгаа гэж боддог. Тэгээд тэрийг хэлж өгдөггүй, цаад сууж байгаа хүмүүс нь мэдэхгүй тэгээд өнгөрөө явчихдаг. Тэгэхээр ийм хоёр актер ялгаа байдгийг. Тэгвэл нөгөө нэг их хит мэдлэгтэй хүмүүс багш болдоггүй тал чинь бас ийм. Тэгээ их мэдлэгтэй хүмүүс нөгөө мэргэжлийн одоо мэдлэгтэй хүмүүс заримдаа хүн болгон багшуулж чадахгүй гэдэг чинь бас энэтэй холбоотой байхгүй юу? Яагаад гэвэл тэд нар нөгөө сурагчдаа мэдрэх чадвар айгүй муу байдаг гэсэн. Нэгдүгээр өөрөө ингээд мэддэг учраас энэ айгүй амархан юм чинь энэ сурагчид бол мэддэг байх гэж бодно гэсэн. Багш нар болохоор үгүй. Багш нар болохоор энэ хүүхдэд би ийм юмыг зааж өгч байгаа. Энэ хүүхэд энийг ч бас мэдэхгүй байх магадaltaй гэдгийг мэддэг. Ийм ялгаа байдیں۔ За би тэгвэл яагаад энийг өмнө нь яриад байна вэ? Та чинь нөгөө хиймэл оюун ухаан ярих гэжсэн. Яагаад энийг өмнө нь яриад байна вэ? Chat GPT буюу Google Gemini гэдэг энэ ботууд яг энэтэй адилхан. Яагаад гэвэл бид нар ямар асуулт тавина, яг тэрнийх нь талаар л хариулж өгнө. Тэрнээс биш миний дотроо бодож байгаа юмыг Chat GPT итгэхгүй. Тэгээ энэ бол айгүй сонин. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл бидний өөрсдийн тархинд бидний одоо олон жилийн туршлагач гэдэг юм уу, бидний дотроо бодож явдаг зорилгоч гэдэг юм уу, бидний одоо энэ толгойд байгаа ойлгомжтой юмнуудыг Chat GPT мэдэхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг сэтгэл судлал төр мэдлэгийн хараал гэж хэллээд идэв. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл одоо ингэх нь шүү дээ. Би ямар нэгэн юмыг ямар нэгэн одоо маркетингийн төлөвлөгөө гаргая гэд бодъё тий. Тэгээд одоо Chat GPT рүү ороод надад маркетингийн төлөвлөгөө гаргаад өг гэж биччихлээ гэж бодъё. Би толгойдоо бол яах нь энэ миний ямар бүтээгдэхүүн байх уу, ямар төсөвтэй байх уу, миний мөнгө тэдний төсөөр би хийн, ямар хугацаанд миний энэ одоо маркетингийн төлөвлөгөө бэлэн болох юм болов гэдэг бүгдийг би өөрөө мэдчихээн. Хиймэл оюун ухаан бол энийг чи мэдэхгүй. Тийм болохоор хиймэл оюун ухаан энэ асуултанд чи яаж хариулдаггүй гэвэл ерөөсөө нөгөө нэг таамагладаг, ерөнхий юм хэрэгцээгүй хариултууд өгдөг. Өөрөөр хэлэх юм бол мэрэгжлийн инэдэмтэй эсвэл одоо хялбархан ингээд янз бүрийн ийм юмнуудаас ийм төлөвлөгөөнүүдээс, маркетинг төлөвлөгөөнүүдээс Chat GPT дундаж хувилбарыг биднэрт ингээд гаргаад өгчдөг байна. За тэгээд цаашаага үргэлжлүүлэхийн тулд та ийм юмыг мэдхүү гэд асуун тий. Тэнгүүт хүмүүс тэг гээл бичээд болохоор дахиад зөндөө олон юм бичдэг. Тэгэхээр эдгээр юу хэлэх гэж байгаа гэвэл Chat GPT маань бидний энэ толгойд байгаа юмыг мэдэхгүй байх нь шүү дээ. Зөвхөн та ямар асуулт тавьсан тэрийг чинь хариулж өгнө гэсэн. За энэ бидний нэг хийдэг том алдаа өөрөлд нь бол ойлгохдоо энэ Chat GPT бол нөрөөсөө надаас ухаантай гэж ойлгодог. Үгүй. Миний асуулт хэдий чинээ ухаантай, тэдий чинээ ухаантай хариулт өгдөг.
За дараагийнх нь бидний тарих өөрөө маш их энерги зарцуулдаг эрхтэн. Тэгээ маш их энерги зарцуулдаг. Тэгэнгүүт хүн өөрөө энийгээс хамгаалахын тулд ямар нэгэн юмыг дандаа одоо хялбарчлах гэсэн ийм хялбар хийх арга замыг өөрөө хайд юм ин хүн өөрөө. Энийг яавал эвтэйхэн хийчихв, энийг яавал одоо би хурдхан шиг цаг хэмнэх үү гэдгийг өөрөө гаргадаг. Тэгэхээр хэрвээ ийм нарийн даалгавар маалгавар болохоор бидний тархич илүү их одоо төвлөрч илүү их хүч энерги гаргах нь шүү дээ. За тэгэнгүүтээ хүн юг андуурдгүй гэвэл чат GPT-г бас яг өөртөө адилхан гэж андуурд. Тэгээд 3 үгтэй нэг өгүүлбэр иччихвэл 3 үгтэй өгүүлбэрэнд чинь зөксөн хариулт өгнө. За энэ бидний одоо нөгөө нэг даалгавраа дутуу дулмиг одоо дахиж дутуу дулмиг юм өгөөд тэгээд тэрэнд өгсөн хариултыг би дахиж засаад дахиж өчнөө асууад маш их хугацаа алддаг байх нь. Энэ бидний 2 дахь алдаа. За 3 дахь нь болохдоо зэрэг энэ нөгөө нэг амьд харилцаа гэж нэг юм байдаг. Одоо жишээлбэл манайханд тэгдэж штэ нөгөө инээдэн болгоол тийм. Хөөш тэрийг аваад өгдөө. Тэр чин тэр гэл ингээл ерөөсө тэр ч юм уу нэг ийм нэг ойролцоогоор нэг юм хилээд өгчдөг тийм ээ. Гэхдээ нүдэрээ тохиод ч юм уу толгоогоор ингээд заагаад амьд харилцаан дээр цаад хүн маань миний нүдний харц, миний толгойн юу ахгуулах гэж байгааг энэ бол шууд яг нь мэдээл авчираад өгчдөг байна. Тэгвэл чат GPT дээр тийм байхгүй. Тэгэхээр чин хүмүүс энэ дээр ийм алдаа гаргадаг байна шүү дээ. Бид нар амьдрал дээр бол зүгээр л нэг толгоогоор тохихтол нөгөө хүн эсвэл миний нэг ганц үг хэлэхдээ нөгөө хүн ойлгодог ийм чадварыг амьд харилцааны чадвар чат GPT буюу хиймэл оюухан дээр байхгүй. За тийм болонгууд хүн юу гэж андуурдгүйг л миний одоо бүх юмыг энэ мэддэг эсвэл миний сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаа гэж хүн шиг ойлгож авдаг байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо бидний хамгийн ийм асуултаа тавихаас өмнө гаргадаг 3 том алдаа байх нь тийм үү? Нэгдүгээрт нь өөрөө одоо юу гэдэг ямар ч тийм тодорхой бус асуулт тавьдаг байх нь. 3-т нь болохоор хит хялбарчилсан асуулт тавьдаг байх нь. 4-т нь болохоор яг амьд хүнтэй харьцаж байгаа юм шиг ойлгодог байх. Ийм 3 алдаа байдаг байх. За тэгтэн зэрэг тэгвэл энэ 4 дахь алдаа нь болохоор яг одоо тийм нэг хүнчлэг хандлага гэдэг. Хүн шиг байх хандлага. Тэгэхээр энэ дээр юун дээр илэрдэггүй гэвэл баярлаа гэлдэгвэл баярлаа сайхан амраараа сайхан унтаараа та мундаг юм а тааста хий сайн сурж шүү гэл ингээл тааста мундаг хэл дараагийн төвшингийн хэл сурахад бэлэн болцсон байх шүү гэдэг юм. Энийг нэг ийм найрсаг харилцааг хүмүүс яг хүн байна гэж андуурч эхэлдэг. Өн чанартай бол биш тий. Өөрөө яг хүний тэр сайхан би өөрөө баярлаа гэд хэлвэл баярлаа л гэж хариулна шүү дээ тийм биз. Тэрнээс чи баярлаа гэд ахтай яад ингэж хүн шиг хариулахгүй тийм биз дээ. Яг тэрнтэй чи адилхан хүн гэж яах нь андуурч болохгүй байх юм. Биднэрт чинь болохоор өөрийн гэсэн зүн совин далд санаа ойлгох чадвар тий ингээд бид нар хүний нүрийг хараад ойлгодог энэ хүн хэцүү явна уу энэ хүн баяртай явна уу бүгдийг бид нар мэдчихдэг. Тэгвэл энэнд маань тийм байхгүй байна. Тэгэхээр тэр хүнчлийн хандлагыг бол яах нь шууд таслан зөксөөх нь. Энэ бол хүн биш гэж. Энэ бол хүн биш. Зүгээр л одоо надад тусалж байгаа гэж ойлгох нь. За дараагийнх нь одоо энэтэй яг холбоотойгоор энэ одоо систем хүн шиг л ярьж чадчихвэл тэр хүн шиг сэтгэж яах гэсэн одоо ойлголтыг бидний тархинд өгөөд идэг байна шүү дээ. Тэгэнгүүт бид нар өөрсдөө яах нь тэрнээсээ тэрэндээ одоо хууртаад байх нь. Гэвч бодит байдал дээр хиймэл оюун ухаан чинь болохоор статистикийн магадлалын машин гэж хэлдэг. Ягаад гэвэл тэр дараагийн үгийг таадаг болохоос биш одоо миний дотор талд байгаа зорилгыг мэдрэхгүй гэсэн. Би ерөөсөө дотроо бол би тийм мэдэж авах гээд байгаа шүү дээ. Тэр чинь эн чинь бол мэдэхгүй зөвхөн миний бичсэн асуултнаас л яах нь тааж дараагийнх нь одоо гаргаж ирж өгдөг байх. За тэгтээ зэрэг ийм одоо бодит байдал дээрээ болохоор энэ хүн хиймэл оюун ухаан хоёрын хооронд одоо яг ингэж яах нь зөрүү гарч ирдэг байх нэ. За тэгвэл одоо хэдүүлээ
Тэгвэл одоо яаж энэтэй чи ажиллах юм те? Тэгвэл энэ хиймэл оюухантай чинь бид нэр яаж ажиллах юм? За энэ гэхээр хамгийн гол нь бид нэр өөртөө одоо хүлээж авах нь эн чинь хүн биш шүү дээ. Эн чинь болвол машин те? Машин гэж хүлээж авах. Тэгэхээр би энэ зөв бэлэгтэн биш, энэ зөв совин байхгүй, мэдрэхүү байхгүй. Харин надад бол туслагч, миний туслагч. Тэгэхээр би энэнд хичнээн тодорхой даалгавар өгнө. Хэдий чинээ сайн асууна, тэр одоо төдий чинээ гайхалтай хариултыг олж өгдөг байна. Тэгэхээр одоо нэг өсөндөө хүн шиг ярилцаад тий одоо бурхан шиг тушаал өг гэсэн үг бүр ингэж сайн тушаа гэсэн тушаа. Чи яг л энийг надад гаргаад өг гэж бичих юм бол яг л тэрний чи хариултыг өгнө. За тэгээд ийм нэг одоо хамгийн энгийн үгээр хэлэх юм бол цаг хугацаа алдахгүй тул би өөрөө нэгдүгээрт нь яг өнөөдөр надад энэ чат GPT-гээс авах ямар тусламж байна вэ гэд төлөвлөгөө гаргана. Дараа нь тэр төлөвлөгөөнөөсөө би цаашаага яг ямар үр дүнд хүрэх үү гэдгийг би өөрөө бодох юм шүү дээ. Тэгээд яг өөрийнхөө бодож байгаа бодлоос жишээлбэл энэ зөв үү, энэ нь буруу юу гэдгийг бүр яг тодорхой асуух. Хэдий чинээ тодорхой асуунд хэдий чинээ тодорхой хариулт өгнө шүү дээ, тийм үү? Тэр чинь миний толгой заавалчгүй илүү ажиллаж ээж дараа нь тэрнээс илүү сайн хариултыг авч чадах юм. Дараагийнх нь хитрхи урт текст бичээд хайчдаг тийм. Нэг л их одоо замбраагүй юм асуучдаг. Тэгэнгүүт нөгөө чатбот маань өөрөө бас төөрөлдөж явчихдаг. Төмөн мянган магадлалуудыг өгдөг. Тийм болохоор 100 үгтэй өгүүлбэр биш 20 үгтэй өгүүлбэрийн дотор маш тодорхой асуултаа бичгэнэ. Тэгээд дараа нь чат GPT эргээд асуулт энийг чинь би дэлгэрүүлээд өгөх үү гэж асуудаг тий. Тэрний хэрэггүй. Хэрвээ надад тэр нь шаардлагагүй бол тэрийг цааш нь өргөжлүүлэх хэрэггүй. Яг л дахиад нөгөө өөрөөхөө хэрэгтэй юмаа л бичиж асуух нь шүү. Тэрнээс биш тэрний одоо санал болгож байгаа юмнуудыг цааш нь уншиж цагаа барах хэрэг байхгүй. Дараагийн нэг юм нь хэмэл оюухан чинь ерөөсө хизээч би энийг чи мэдэхгүй юм байна гэж бараг хариулдаг. Бид нэг юм асуухтаа зэрэг өөр янз бүрийн юм зүгээр энэ тэндээс хамаад хариулаад байдаг тийм үү? Тэрнээс хэрвээ одоо бид нар амьд хүн бол нэг юм асуухад би энэ ч ястаа сонсоог мэдэхгүй биш гэж хэлждэг тийм үү? Хэмэл оюухан бол тэгхгүй. Тийм болохоор тэр өөр юмнаас ингээд хайж олж жоод ингээд зарим одоо жишээлбэл нэг тийм дундаж хариулт өгдөг байна шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс бас жоохон бодит байдалд нийцэхгүй тийм одоо аюултай алдаануудыг одоо гаргана гэсэн үг. Тэгэхээр чи нэг өсөндөө хэрвээ би барих төлөлгөө гаргаад өг гэж биччихдэг нөгөөдөг чинь янз бүрийн юм гаргаж өгнө. Гэвч нөгөө нэг тэр барилах нь яг ямар оронд ямар цаг угарын нөхцөлтөө хэдий хэмжээний төсөвтөө аюултай юу аюулгүй юу газар уу гэдгийг чинь хэмэл уяах өөрөө мэдэхгүй шүү дээ. Би бичихгүй болвол тий. Тийм болохоор эн чинь нөгөө таамаглаж гаргаж өгч байгаа болохоор тэр дотор ч айгуул аюултай юм байж магадгүй шүү дээ. Тийм үстэй. Хит хүүдэн газар дулаан орны барилга одоо барих юу өгчиж одоо жишээлбэл дулаан оронд барьж болох барилгын төлөвлөгөөг Монголд гаргаад өгчлөө чинь шалгуурлаа олчихно үстэй. Тийм болохоор ийм алдаа гаргах айгу магадлалтай байдаг. Тийм болохоор ийм алдаа гаргахгүй тулд одоо би барилга барих төлөвлөгөөг гаргуулъя гэвэл Монгол орны цаг агаар нь ямар вэ? Энэ голын ойролцоо юу? Энэ одоо хотоос аль хэр зайтай вэ? Хэдий хэмжээний төсөв мөнгө орох уу? Энэ 24 цаг ашиглах газар уу, ашиглахгүй газар уу? Хэдэн жилийн дараа газарт орох уу, тий? Газарт орох магадлалтай бүгдийг мэдчихэж л тодорхой хариулт авах нь шүү дээ. Тэгвэл энэ сая миний ярьж байгаа юм чинь хиймэл оюухан надаас төрүүлж мэднэ гэж байхгүй. За тэгэхээр энэ дээр би дахиад өөр жишээ хэдий л да. Одоо жишээлбэл би айгүй сайн амар үнэтэй, маш их сайн хөдөлгөөртэй, мундаг машинтай бай гэж бодъё. Тэгээд би өөрөө
хэрвээ замаа буруу заагаад өгчих юм бол миний одоо тэр машины хэрэг ерөөс гарахгүй шүү дээ. Тийм биз дээ. Би өөрөө заавалжгүй замаа зөв зааж ич л очих газар очино үсттэй. Хэрвээ би машинда буруу зам заагаад өгчих юм бол буруу л газар очино шүү дээ. Тийм. Миний тэр машины сайн муу байх нь ерөөс хамаагүй. Тэгээ бас нөгөө талаар бас одоо найруулагч нар бай гэж бодъё тий. Кино найруулагч, жүжиг найруулдаг хүмүүс ч гэдэм. Найруулагч хэдий чинээ сайн зохиолоо сайн уншаад, сайн найруулад жүжигчиндээ хэдий чинээ сайн даалгавар өгнө. Чи яг л ингэчл та одоо жүжиглэх ёстой шүү гэдгийг хэлж өгөх юм бол жүжигчин сайн тоглоно. А хэрвээ найруулагч муу байх юм бол жүжигчин муу тоглоно. Яг энэтэй ч адилхан. Асуулт зөвл өгөх юм бол зөвлөлт хариулт авна. Асуулт буруу авах юм бол буруу хариулт авна. Эсвэл таам гэсэн хариулт. Эсвэл дундаж хариулт авах нь шүү дээ. За. Дараагийн бас нэг юм одоо ийм юм байдаг шүү дээ. Хүмүүс айгүй ингээ хоолны юунууд гаргаад байна тий. Хоолны жоруудыг чат GPT-гээр бичүүлээд байдаг. Жишээлбэл би надад нэг одоо бялууны жор бичнэ үү гэвэл төм мянган жор гараал ирнэ. Гэвч надад одоо сахарны өвчтөе хүнд зориулсан бялууны жор хэрэгтэй байна гэх юм бол яг тэр нь л гарч ирэх юм. За энэ нэг дараагийн нэг асуулт нь тий. Тэгэхээр чинь яг л ерөөсөө өөрөө л сайн асуулт авах юм бол одоо жишээлбэл би тэр тортны жор гаргуулад торт хийчлээ. Тэгэхээр тэнд нөгөө сахарныхын хэмжээ их байх юм бол би нөгөө сахарны одоо асуудалтай хүнд тэр тортоо өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр чинь энэ чинь миний л толгой ажиллах хэрэгтэй үстэй тийм үү? За ханиулах гэдэг юм. За одоо бичлэгийнхаа төгсгөлд ингээд гоё дүгнэлт хийж өгье. Нэгдүгээр хүн одоо хиймэл оюун ухааныг үргэлж байнга ашиглаад ах юм бол бас нөгөө нэг бидний сэтгэлгээ маань багасаад идэг тий автоматар ингээ хариу аваад сураад идэг. Өөрөлд би өөрөө сэтгэхгүй байх нь шүү дээ. За энэ дээр биччихээр энэ дөрөв хичээл дээр уншижсэн тийм үү? Ярьж өгсөн би. За гэхдээ зэрэг нэгдүгээрт нь би асуулт асуухаас өмнө өөрийнхөө төлөвлөгөөг одоо сайн гаргах нь. Тэгээд хиймэл оюун ухаанаас зөвлөгөө авах нь. А тэр бичсэн зөвлөгөөгийн хариулт болгоныг би бас өөрөө яах нь. Энэ нөхөр үнэн биччихв, худлаа биччихв. Эсвэл би энэтэй санал нэг байна, энэтэй санал нэг биш байна гэд ингээд өөрөө бас яах нь. Дахиад дараа нь бодох нь. За тэгээд одоо заримдаа бол заавалжгүй чат GPT ашиглахгүйгээр өөрөө ямар нэг сэтгэжээ дараа нь ганцхан нэмэлт юм уу эсвэл одоо зарим эргэлзэж байгаа юмн дээрээ хариулт авах нь. Жишээлбэл би одоо ингээд орчуулга хийгээд явж байхад одоо ч нөгөө хуурамч мэдээллүүд айгүйх гараад ирсэн мэт шээ. Тэгээд ингээд жоохон эргэлзээ за ийм юм байхгүй байлгүй дээ гэвэл энэ одоо үнэн үү ийм мэдээлэл яваад байна үнэн үү худлаа юу их сурвалжийг олоод өгнө үү гэд бичгтэн зэрэг бичдэг. Тэгэхээр би ямар нэгэн юмд эргэлзэжээвэл заавалчгүй бичээд их сурвалжийг та надад олоод өгдөө гिचээд их сурвалжинд доор нь гараад ирэхээр нь тэрнээс нь орж харах юм бол зөв буруу үнэн худлаа гэдэг нь гарч ирэх юм. За энэ дараагийнх нь. Тэгэхээр хиймэл оюун ухаан болохоор биднэрт зөвхөн л яах нь бидний эргэлзэж байгаа юмыг эсвэл ямар нэгэн юмыг мэдэхгүй байвал хэлж өгөөд би тэрнээс нь өөрөө ургуулж бодох ийм юу байна гэсэн. За ингээд дараагийнх нь болохоор бид нэр энэ дандаа энэ хиймэл оюун ухааныг ашиглаад байгаад байх юм бол одоо бид нар яг нөгөө нэг анализ хийдэг тий нөгөө гүнзгээс итгэдэг задлагдаг ийм шинжилгээ хийдэг ийм юмнуудаа алдах магадлал аюу өндөртэй байдаг. За тэгэхээр энэ бол одоо маш их аюултай байх нь шүү дээ тий. Зүгээр дараа нь бол энэ хиймэл оюун ухаан цаашаагаан технологи бол улам л ухаалаг болно. Улам сайжрал гэсэн үг тийм үү. Тэгэхээр бид нэр хамгийн юу болохтой зэрэг цаг хугацаа бол маш их хэмнэдэг. Энэ ерөөсөө маш одоо хурдан ажиллаа амжуулна гэсэн үг. Гэвч нөгөө талдаа бид нэр тархиа ажилуулах нь багасчдаг гэсэн үг. Тэгэхээр тэгээд эсвэл одоо хүмүүсэд нөгөө нэг ярьжсэн би айдас төрөөд эхэлдэг тийм ингээд технологи болчул яана интернет болчул яана яг гэвэл өөрөө хүмүүс энэндээ тасах нь шүү дээ тийм. Тийм болохоор заримдаа энээс хамгаалахын тулд янз бүрийн
тэр үчи миний хэлсэн гар хуруугаа хөдлөгдөг хоббита явдаг, зугаалдаг, уул хаатанд авирдаг, эсвэл математикийн янз бүрийн одоо гаргалгаа хийдэг, бүр өрөвбөг шоомоогоор тоглодог ч гэдэм үү, үргэлж бидний тарих толгой зөв ажиллаж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд бичлэгийнхаа хамгийн сүүлд нь хэлэхэд бид нар энэ хэмэл оюун ухааныг өдөр тутамдаа ашиглаад яг зөвлөгөө өгүүлэх юм уу, эсвэл мэдэхгүй юм асуух юм уу, эсвэл өөрийнхөө эргэлзэж байгаа юмдээс үнэн худлааг энэ мэдүүлэхийн ийм журмаар нэгдүгээр хэрэгжилж болох юм. Хоёрдугаар би ямар нэгэн юм хийх гэж байгаа бол би хэдий ч нэ ухаалаг асуулт асуун, хэдий ч нэ энэ надад ухаалаг хариулт өгнө гэдгийг мартахгүй байх хэрэгтэй. Гуравт нь энэ хэмэл оюун ухаан гэдэг бол хүн биш юм аа. Хүний хүн шиг харилцаа ерөөсөө үүсэхгүй. Тийм болохоор хүн шиг харилцаад байгаа юм шиг ийм автомат юм л бидний толгойд оруулаад байдаг учраас хүн өөрөө зугуухандаа би хүнтэй харьцаад байна гэж ойлгодог болчихгүй. Тэгэхээр эн чинь бол хүн биш юм аа. Энэ бол зүгээр л одоо тэр нөгөө нэг бид нар тусалж байгаа юм аа гэдгийг л мэдэж авах хэрэгтэй. Тэгээд аль болохоор бүр цаг минут тутамд өдөр болго хэрэглэхгүйгээр заримдаа асуучаад тэр асуусан асуултынхаа хариултан дээр өөрөө сайн дүгнэлт хийчээд дараа нь эргээд би ингэж дүгнэлээ, энэ дээр юу гэж бодож гэнэ үү гэдэг юм уу те цаашаа ингэж явбал энэ одоо маш их хэрэгтэй юм байнамаа. За ингээд та нар ойлгосон болвол те нуршсан байж магадгүй би ингээд нэг арай жоохон гоё ярьж өгөх байсан чинь жоохон уртал болчих шиг санагдлаа. Тэгээд энэ бичлэгээ дуусгая. Тэгэхээр энэ хэмэл оюун ухааныг зөв ашиглах юм бол бид нэр зөв хариулт өгдөг байх нэ. За баярлалаа. Бүгдэнд нь амжилт.